Үзэгч та бүхэнд орой мэнд хүргэе. За цаг хөтөлбөрийн зочны ярилцлага эхэлж байна. Өнөөдөр манай студид нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч хос хоёр ирсэн байна. Тэгээд танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнөөдөр хоёулын ярилцах сэдэв болвол энэ аутизмтай хүүхдүүдэд зориулсан энэ хүүхдүүд рүү чиглэсэн хөтөлбөр одоо хэрэгжүүлэх гэдэг ингээ бэлэн болсон байгаа юм байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар хоёул ярилцъя. Ер нь бол нийгэмд бас сүүлийн жилүүдийн нэг аутизм гэдэг зүйлийг хүмүүс бас илүү ойлгодог одоо болж ирлээ шүү дээ. Өмнө нь бол шал өөрөөр л одоо төсөөлдөг байсан тийм ээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн талаар та ихтэй бас манай үзэгчдэд товчхон мэдээлэл хүргэж дээ. За энэ өдрийн бас нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа ТV5-ийн хамтлаганд баярлалаа. Тэгээд Монголын аутизмын холбоотой за нийслэлийн засаг даргын тамгын газар за миний бие бас санаачлаад аутизмтай хүүхдүүдийн боловсролыг тэгш хүртээмжтэй яаж одоо олох вэ? Бид нар олгож чадж гэнэ үү гэдэг дээр бас ажиллая гэж ингэж зорьсон. Тэгтэл биднэрт бол ерөөсөө үндснийхээ хэмжээнд энэ аутизмтай хүүхдүүдийн тоон судалгаа мэдээлэл огт байдгүй юм байна. За хэдээс хэдэн настай хүүхдүүд одоо байгаа нь тийм ийм тоон дата мэдээлэл байхгүй байгаа учраас ер нь томоохон одоо цар хүрээнд одоо хамтарч ажиллаж энэ аутизмын ардталд гарыг гэдэг ийм зорилго бол тавьсан. Энэ хүрээнд тодорхой чиглэлүүдээр бас хамтарч ажиллаж байгаа. За дата судалгаатай болъё. За энэ боловсролын тэгш хүртээмжтэй асуудлыг манай улс хэр одоо хийж чадж байгаа. Хийж чадж байгаа мó үгүй мó гэдэг дээр бас анализ дүгнэлт хий. Тэгээд яаж хамтарч ажиллахын гэдэг бас хөтөлбөртэй болъё. За сургууль цэцэрлэгийн орчинд хүүхдүүд энэ одоо боловсролын үйлчлэгийг авч чадж гэнэ үү гэдэг дээр бас судалгаагаар нарийн тоонууд ингэж гарч ирэх юм байна. Одоо бол ямар нэгэн одоо хичнээн одоо яг аутизмтай хүүхэд байна. Энийг яаж үүсчихдэг яг үндсэн мэдээлэл бол байхгүй байна тий аль биесны. За дэлхийн нийтэд бол бас аутизмыг юунес болоод байгаа шалтгааныг нь бол тогтоож чадаагүй байгаа. Ер нь дэлхийд аутизм бас өөрөө маш тоон өсөж байгаа. Энэ бол юутай холбоотой гэхээр онцлогоо одоо сайн хийгдэж байгаа учраас аутизмын эмгэгээ онцлоод байна гэсэн. За Монгол улсын хэмжээнд сэтгцэн эрүүл мэндийн төв дээр ганцхан оншилдог. Тэр нь одоо жилээр ингээд хүлээгдсэн. Одоо эмгэгээ ингээд тогтоочод эцэг нэг энгийн байдлаар хараад ойлгоод тогтоолгыг гэтэл сэтгцэн эрүүл мэндийн төв дээр одоо эмнэлгийн одоо эмчнэрийн хүртээмж байхгүйс болоод бас онцлогоо манай улсын хувьд бас удаан байгаа. Ер нь 14903 хүүхэд байна те. Энэ хүүхдийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага за ер нь бол нэг 100000 хүүхэд тутамд нэг гэдэг ийм одоо 2001 онд аутизмтай хүүхэд байх магадлалтай гэдэг байсан бол за 2023 онд бүр Америк нэгдсэн улс дэлхийн эрүүл мэндийн байгууллага 32 хүүхэд тутмын нэг нь аутизмын эмгэгтэй байх магадлалтай байна гэдэг ийм одоо тоон статистик байна. Тэгэхээр манай улсын хувьд одоо хүүхдийн тоонд харьцуулах юм бол хүнийхээ тоонд харьцуулах юм бол нэлээд өндөр одоо 19,000 аутизмтай хүн байх магадлал байгаа байхгүй. Тэгэхээр манай дээр одоо онцлогдсон боловсролын байгууллагаас одоо үйлчлэг авч байгаа хүүхдийн тоог харах юм бол нэг 2300 хүүхэд онцлогдсон байна. Тэгэхээр нөгөө магадлалттай тийм бусд нь хаана гэдгээр бид нарт бол заашгүй одоо судалгаа хийж энэ тоог баталгаажуулж одоо тэр боловсролын хүртээмжийг тэгш яаж хамруулах вэ гэдэг дээр ажиллахаас өөр аргагүй. За ингээд тоогоо одоо та бүхэн хөтөлбөрийн хүрээнд гаргаад ирэх юм байна. За тийчнээ одоо хүүхэд байна гэд. За энэ хүүхдүүдээ ингэж сургуульд одоо хамруулад боловсролыг олгох нь бол одоо танай хөтөлбөрийн гол зорилго байна. Ерөөсөө яг тийм. Тэгэхээр нөгөө боловсрол одоо сургууль сурах одоо энэ ажлыг яаж одоо ер нь хийж болох вэ? Манайх ч юм бол бас яг ер нь аутизмтай хүүхэд чинь бол ингээд сургууль сурах ёстой байдаг шүү дээ тийм. Тэгээ ингээд сураа явахаар хажууд нь заавал туслах багш хэрэгтэй ч гэдэм үү. Эцэг эхчүүд өөрсдөө дэмжих ёстой ч гэдэм. Ийм агуулгын одоо жишээлбэл яаж хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх юм бол тийм. За дэлхийн эрүүл мэндийн байгууллага, за ЮНЕСКО тий энэ олон одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвөөс бол ер нь хүүхдийг тэгш хамруулах нь энэ аутизмтай хүүхдүүдийн эмгэг бол одоо харилцахын тэгэд ийм одоо хөтөлбөрийг одоо чухалчилж байгаа. Манай улсын хувьд ч бас яг боловсролын системд тэгш хамрагдуулъя гэдэг. Гэтэл манай нөгөө хүртээмжийн асуудал, багшийн хүртээмж тий сургуулийн орчны хүртээмж одоо хангалтгүй байгаа учраас яг энэ тусгай хэрэгцээт боловсрол шаардж байгаа хүүхдүүдийн хувьд бол үнэхээр бодлого дутагдж байгаа.
Тэгэхээр аутизмтай хүүхдүүдийг бас яг онцлоод ингээд төвшин энтрийн тогтоох юм бол хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдүүдийг бол ердийн сургуульд нь бас самруулах. За үнэхээр хүнд хэлбэрийн аутизмтай байх юм бол бас тусгай хэрэгцээт одоо сургуулийнхаа тоон одоо юг нэмэгдүүлэх юм уу гэдэг ингээд бид нэр бас бодлогын төвшөндөө хийж байгаа юм байна. Улаанбаатар хотын хувьд бол яг энэ оюуны бэрхшээлтэй тусгай хэрэгцээт боловсрал шаардж байгаа 5 сургууль байдаг. За манай хаан улд дүүрэг гэхэд 63 дугаар сургууль 50 жилийн түүхтэй тий. Тэнд бол аутизмын хүнд хэлбэрийн эмгэгтэй хүүхдүүд сурж байна. За оюуны бэрхшээлтэй Дауны синдромтой гэд ер нь бол бид хүн ам тэлж энэ төвлөрөл энд нэгтрах хэрээр боловсролын хүртээмжийг яг тохирсон байдлаар нь хүргэх гэдэг бол хамгийн чухал байгаа. Тэгэхээр нийслэлийн одоо удирдлагын зүгээс тэгш хамрагдалтын боловсролыг дэмжиж байгаа хэдий ч тусгай хэрэгцээт боловсролыг бас зайлшгүй зэрэг авч явахгүй болохгүй гэдэг дээр бас зарчим барьж байгаа учраас энэ тоон статистикийг харж аваад бид нар аль руу илүү одоо хөтөлбөрийнхөө чиглэлийг хандуулах уу, алийг хаяхгүй орхихгүй явах уу гэдэг дээр бид нар бодлого цааш нь барьж байгаа. Илүү судалгааны ажлуудыг хийгдэх юм байна гэсэн. Одоо ингэж штэ одоо Улаанбаатар хотын хувьд бол нөгөө сурагчид нь их болоод багш нарын ачаал ингээд маш их байна гэд ингээ ярьдаг штэ. Гэтэл одоо аутизмтай хүүхдэд сургахын тулд бас нөгөө багш тэр хүүхдэд их ойрхон ажиллах хэрэгтэй гэж одоо нэг ийм чиглэл үүд юм билээ штэ. Тэгэхээр энийг юу яаж зохицуулах вэ? Багшийн хүрэлцээ юу нь багшийн хүрэлцээ бол энгийн хүүхдүүдтэй ч хас хүрэлцэхгүй бааш нэг анги танхимд бараг зарим сургуулиудад 3 ээлжээр хичээлж ин зарим нь одоо 50 60 хүүхэд сурж байгаа. Тэгээд тусгай хэрэгцээ боловсрол шаардж байгаа хүүхдүүд бол хурж ажиллахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Гисэн хэдий ч манай багш нар бол одоо Улаанбаатар хотын хэмжээнд 200-аад одоо улсын сургууль байна тий. Хувийн сургуулиар бол одоо 400 сургууль байна. Энд одоо 1-ээс 6 дугаар ангийн бага ангийн боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн дунд харах юм бол яг одоо нөгөө арчилгаа шаардаа те яг өөртөө ингэж тулж ажиллах ийм одоо орчин бас бүрдэж чадахгүй. Тэгэхээр боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын бас чадварыг сайжруулах. Яг энэ аутизмын эмгэгтэй хүүхдүүдтэй яаж одоо харилцах ёстой. Бид нэр багш нарыг бас сургаагүй байна. За анги хамт олонныхын дундаас аутизмын эмгэгийг яаж ойлгуулах юм? Энэ оюуны одоо бэрхшээл биш гэдгийг одоо яаж найзыгаа гадуурхахгүйгээр хамт нэг танхимд суух уу? Эцэг эхчүүд бас яаж тэр хүүхдийг хүлээж авч хамт хүүхдүүдэд боловсруулах уу гэдэг дээр бол бид нэр тал талдаа ингээд хамтарч ажиллах юм хэрэгцээ байгаа. Ер нь бол баг үндэсний хэмжээний хөтөлбөр шүү дээ. Энэ тэгэхээр хэдэн он хүртэл хэдэн жилийн хугацаанд хийгдэж хөтөлбөр юм? За бид нэр 30 он хүртэл бол тавьсан. Яг тэгэхээр энийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлээ. За мэдээж нөгөө судалгаа маш богино хугацаанд бид нэр боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага гэдэг энэ төрлийн байгууллагуудаараа дамжуулаад судалгаа маш хурдан гаргаад 3 сарын 15 гэхэд судалгаа нэгтгээд авчи. За судалгаа нэгтгэж авсны дараагаар нөгөө багш руу чиглэсэн хөтөлбөр, за эцэг эхчүүд рүү, хүүхдүүд рүү чиглэсэн хөтөлбөр, за бусад байгууллагууд руу яаж одоо энэ ойлголтыг нэг болгох уу гэдэг дээр судалгааныхаа дүнг харж байгаа тийх юм байна. За бид нар бас зөвхөн Монголдо гэхгүйгээр энэ мэдээж дэлхийн нийтэд байгаа эмгээг учраас сайн одоо туршлага хэрэгжүүлж байгаа ямар улс вэ гэдэг дээр бид нар судалгаа хийж үзсэн. Тэгэхэд Япон улс бас яг энэ аутизмтай хүүхдүүдэд боловсролын тэгш хүртээмжийг яаж хангаж яах гэдэг дээр бол дэлхийн бараг нэг номерт байх жишээ нэ. Тэгээ бид нар бас JICA олон улсын байгууллага, за Японы элчин сайдын яам гэдэг ингээд хандаад энэ хөтөлбөрийг биднэрт бас дэмжлэг үзүүлж, за багш бэлтгэгчтэй холбоотой хамтарч яаж ажиллах юм боломж байна. Шууд нэвтрүүлэх ямар арга зам байна гэдэг дээр бол хамтарч ажиллаж байгаа зүйл байгаа. Тэгээ Монголын аутизмын холбоотой бас хамтарч ажиллаж байгаа маань тэднэрт бас сайн туршлага байна. 10 хэдэн жилийн түүхтэй тий зөндөө дата мэдээлэл бас өөрсдийнхөө хэмжээнд хийцэн. Эднэрийг бид нар нэгтгээд ингээд хамтарч ажиллах. Одоо бол аутизмтай хүүхдүүдийн одоо эцэг эхчүүд үзчихвэл одоо хүүхдүүдэд зориулсан боловсролыг яг өгөх ингээд хөтөлбөр ингээд одоо 3 сая нэг хэд ер нь төгчөөд байгаа юм шүү дээ хэрэгжээд эхлэхэд. Яг чи нөгөө дотроо нөгөө хүнд хэлбэрийн ингээд бас байж байгаа тий. Тэр хүнд хэлбэрийн одоо аутизмтай хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль ер нь байгуулагдныг ойлгож болох уу? За яг одоо бас тусгай сургууль барьж байгуулна гэдэг дээр бид нэр ачаал бүдлийг бас өгөхгүй байгаа. Гэхдээ энэ бол хэрэгцээ байгаа гэдгийг
хараад байгаа. Яагаад тэгэхээр хүн хэлбэрийн одоо эмгэгтэй бол тэр нөгөө сургуулийнхаа одоо тэгш амруулна гэдэг нөгөө хүүхдэд өөрөө яг боловсролынхын хүртээмжийг хийж чадахгүй байх юм бол ингээд тал талдаа цалгардаад байгаа тий. Тэгэхээр манай би түрүүн бас өгөндөд урьдсан Улаанбаатар хотын хэмжээнд оюуны бэрхшээлтэй, аутизмтай, Дауны синдромтой хүүхдүүд сургадаг 5 сургууль байгаа. 63 дугаар сургуулийн хувьд бид нэр бас өргөтгөл нийслэлийн төсвөөс хийгээд за анх удаа бас яг энэ тусгай хэрэгцээт аутизм за энэ оюуны бэрхшээлтэй хүүхдүүд энэ орчинд дэлхийн жишгт ямар одоо орчин байдгийг гэдгийг судалж агаад нодлон жил 2025 оны төсөв дээр бид нэр тусгай бүр зураг зурулж яг анги танхимын одоо Эрдэнэ энэ ерхий боловсролын сургуулиас арай өөр 10 хүүхдийн дүүргэлттэй тий тэр дэлхийн стандартаар зурулж агаад 63 дугаар сургууль дээр 320 хүүхдийн сургуулийн өргөтгөл 25 онд одоо баригдаад эхэлсэн. Тэгээ 26 оны 9 сарын 1-ээс энэ бол үйл ажиллагаагаа эхлүүлээд өргөтгөл нь явна. Тэгэхээр тэнд энэ хөтөлбөрөд гараад мэдээж ирэхээр одоо ямар төвшний хүүхдүүд тэнд очиж сурах уу гэдэг бол тодорхой болох. Аутизм ч одоо нэг ихний ингээд шинж тэмдэг одоо хөнгөн хэлбэрийн гэх юм уу энэ хүүхдүүд бол ингээд нийгэмшээд одоо гол нь эдгийхэнд бол нийгэмшүүлэх л одоо ёстой юм гэж би энэ ойлгосон. Тэгээ хөтөлбөр хэрэгжээд дуусахад ер нь ямар хөө үр дүн гарна гэж харж байна тийм. За яг нөгөө хөтөлбөр хэрэгжээд дуусвал бид нар бол илүү тэгш хүртээмжтэй боловсролыг энгийн хүүхдүүдийн дунд олох ийм л тийм. Тэгээд ямар ч ялгаагүйгээр нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр энэ боловсролыг өгөх гэдгийг л зорж байгаа. Одоо нэг оншилж чадахгүй хаана хэн байгаагаа тодорхойлж чадахгүй байгаа учраас боловсролын хүртээмжээ авч чадахгүй гэртээ хүүхдээ хараад сууж байгаа бас нэлийн хэсэг хүмүүс байна гэж бол хараад байгаа. Тэгэхээр энэ тодорхой болоод ирэхлээр хүүхдүүд боловсролынхаа орчинд энэ одоо сураад ирэхлээр дэлхийн судалгаагаар ер нь бол 40 орчим хувь нь эмгэг нь арилдаг. Хөндөр тав. Тэгэхээр энэ бол нэлийн үр дүнтэй хөтөлбөр болж хэрэгжинэ гэж харж байгаа. За баярлалаа ингээд ярилцах цаг дууссан байна. Энэ бол бас нийгэмд байгаа их тийм чухал одоо хүмүүс зарим хүмүүс бас буруу ойлгодог шүү дээ аутизм гэхээр энэ ойлголтыг ч гэсэн бас нэг зүг рүү болгож өгөх. Одоо ийм л доо зорилготой хөтөлбөр байна гэж бас ойлголоо та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа танд. За үзэгч та бүхэнд зочны ярилцлага хүргэлээ. Нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч Хос баяр оролцлоо.